Пенсильвани мужийн Перри Торгийн Данканын хот. Бүхий л том хотуудаас хол ихэнх хүнд нэр нь хизээж дуулдаагүй жижиг газар. 600 орчим хүн амтай удамжинд зөрсөн хүмүүс бүгд л нэгнээ сайн таньдаг. Энэ хотын иргэд болох Дуглас болон Жилиан Дийцнер Данканы өмнөд гудамжны 2 давхар байшинд амар жимэр амьдардаг. Энэ хосууд хүүхэдтэй болж чадахгүй байсан тул удаан бодсны эцэст 2018 онд нэгэн хүүхдийг үрчлэн авахар шийджээ. Тэр хүүхэд бол Клейтон. Тэд бие биетэйгээ амархан дасаж эгэлжирийн амьдралаа эхлүүлжээ. Дуглас ажиллаа хийж Жилиан гэрийнхнийг халамжилж хүү Клейтон сургуультай явж эхэлсэн. Хөршүүд нь тэдний тухай ярихдаа нэг нэгтэйгээ харилцаа багтаа гэхдээ 50 гэр бүл гэж дүгнэдэг. Гэрийн эзэн Дуглас 42 настай, Клейтон хүүг 5 настайд нь үрчлэн авсан. Хүүгийн төрсөн өдөр 1-р сарын 13 тэр тоглоом тоглох дуртай найзуудтайгаа хөгжилдөг жирийн нэгэн хүү. 2026 оны 1-р сарын 12-ны орой гэр бүл хүүгийнхээ 11 дахь төрсөн өдрийг тэмдэглэлээ. Энэ өдөр Дугласын аав тэдний зочлон ирсэн байв. Шөнийн 21 цагт төрсөн өдрийн дуудуулж даага үлээчгээд хоолсныхаа дараа унтахаар өрөөндөө орцгоолоо. Гэрт бүх зүйл хэвэн байсан. Гэхдээ тэр өдрийн өмнө нэг зүйл болсон юм. Дуглас Клейтон хүүгийнхээ Nintendo Switch-ийг шийтгэл болгон хураан авсан аж. Хүүн гэрийн даалгавраа хийхгүй байгаа талаар багшаас нь мэдэрсэн тул аав нь түүнийг тоглоомноос өөр зүйл бодохгүй байна хэмээн тоглоомыг нь түр хугацаанд хураан авсан нь тэр. Харин Клейтон уурлаж байсан нь тодорхой. Ингээд төрсөн өдрийнхөө шөнө Клейтон унтсангүй. Nintendo Switch-ийг хайж эхлэв. Доод давхрын шургуулуудыг нэг нэгээр нь онгичв. Тэндээс харин зэвсгийн хайрцагны түлхүүрийг олж. Сэмхэн аавынхаа өрөөний зэвсгийн хайрцаг руу очиж түлхүүрээр онгойлгов. Дотор нь тоглоом нь байсангүй. Харин олдсон зүйл нь гар буу. Клейтон сумлаг байсан буун замгийг сумаар дүүргэн бууг сэнэглээд аавынхаа орны хажуу руу алхаж очин нэг л удаа бууцсан. Шууд л Дугласын толгойд хажууд нь зэрэгцэн унтаж байсан Жилиан хурц чимээнээр цочин сэрлээ. Галт зэвсэгний дайрны сонин үнэр тэр юу болж байгааг ойлгох завдалгүй гэрлээ асаахад цусандаа будагдсан нөхөр нь хэвдэж байсан юм. Харин энэ үед Клейтон өрөөнүүд хооронд гүйж чангаар аав өвчглээ хэмээн хашгирч эхэлжээ. Эхнэр Жилиан болон гэртэн байсан Дугласын аав хоёр Дугласт хиймэл амьсгаа хийхээр оролдон үүнтэй зэрэгцэж 911 лүү заалгав. Цагдаа нар шөнийн 3 цаг 20 минутанд ирэхэд Дуглас аль хэдийн нас орсон байлаа. Гар буун Клейтоны өрөөтэй холбогдох коридорын шалан дээрээс олдсон байна. Цагдаа нар Клейтон хүү болон Жилианыг тус тусад нь байрлуулж ярилцлаа. Клейтон цагдаатай ярилцахдаа нэг зүйлийг хэлсэн юм. Би түүнийг буудчихсан гэж. Цагдаа нар цааш асуухад Клейтон аавыгаа буудснаа хүлээн зөвшөөрч санаатай хийснийгэж нуусангүй. Зэвсгийн хайрцгийн түлхүүрийг аавынхаа шургуулгаас олсон, бууг гаргаж сумнуудыг хийсэн. Аавынхаа орны хажуу руу очиж буудсан гэдгээ бүрэн тайлбарлав. Цагдаа нар хүүд нэгэн чухал асуулт тавьсан юм. Буудахад юу болно гэж бодсон бэ гэхэд Клейтон ууралсан байсан тэр тухай бодоогүй гэж хариулв. Галт тогооны өрөөнд Жилиан цагдаа нартай ярилцж байхад хажуунаас нь Клейтон хүү гинэт нэг зүйлийг хэлв. Аавыгаа би алчглаа, өөрийгөө үзэн ядаж байна хэмэв. Мөрдөгч нар нэгэн нарийн зүйлийг тэмдэглэсэн байна. Клейтны зүүн нүдний дээр том хавдар, доод уралд нь жижиг шарх байсан. Тэр шарх хаанаас гарсан нь тодорхойгүй хэвээр байна. Мөрдөгч нарын тайланд дурддагдсан боловч дэлгэрэнгүй тайлбарлагдаагүй. Пенсильвани мужийн хуулиар аллагын хэрэгт ялагдсан хүүхэд нас харгалзалгүй автоматар насанд хүрэгчдийн шүүхэд шилждэг. Тэр хуулийн дагуу 11 настай Клейтон насанд хүрэгчдийн хорих байгууллагад хоригдов. 2026 оны 2 дугаар сарын 19-нд Клейтон Перри Торгийн шүүхийн байшинд хуралдаандаа ирлээ. 11 настай хүү гавлагдж цагдаагаар сахиулсан байдалтай. Шүүхийн ажилтнууд гав хэтэрхий хүнд байсан тул алхахт нь хүндрэлтэй байсныг дурдсан байдаг. Ээжийнхээ хажуугаар өнгөрөхдөө хүү гав өвтгөөд байна гэж хэлсэн нь сонсогджээ. Шүүхтэр хүүгийн өмгөөлөгч Дэйв Вилсон нэгэн санал гаргав. Тэр хэлэхдээ миний хүсэлт бол насанд хүрэгчдийн шүүх бус өсвөр насныхан зориулсан шүүхлүү шилжүүлэх хүсэлтэй байна гэв. Гисэн шүүхээс татгалзсан. Яг одоогийн байдлаар аллагын хэрэг мөрдлөг болоод шүүхийн процесс явагдсаар байна. Клейтон насанд хүрэгчдийн хорих байгууллагад хоригдсон хэвээр
Пенсильвани насан туршидын шүүхэд Клейтон ял авбал бүх насаараа хоригдох хүртэл ял авч болно. Харин өсвөр насныхан зориулсан шүүх гэж шилжвэл 21 нас хүртлээр хоригдох боломжтой. Гэхдээ шийтгэлийг оронд сэргээн засах эмчилгээ голлдог. Өсвөр насны хуулийн төвийн гүйцэтгэх захирал Рия Саха Шах тайлбарлахдаа хэргийг өсвөр насныхан зориулсан шүүх рүү шилжүүлэхийн тулд өмгөөлөгч нь хүүхдэд энэ тогтолцоо ашиг тустай болохыг нотлох ёстой гэж. Гэхдээ өсвөр насны шүүх нь аллах биш зөвхөн хүүхдүүдийн үйлдсэн хөнгөн хэрэгүүдийг л авч үздэг. Хүүхдийн эрхийн байгууллагууд Пенсильвани хуулийг шүүмжилж байна. Аллахын хэрэгт яллагдсан хүүхдийг автоматар насан туршидын шүүхэд шилжүүлэх нь дэлхийн ихэнх улстай харьцуулахад онцгой хатуу. Америкийн нэгдсэн улсын 50 мужийн дотор хамгийн хатуу хуулийн нэгд тооцогддог. Нөгөө талдаа прокурорын маргаанчгүй аллах санаатай урьдчилан бодсон түлхүүрийг хайж олсон. Хайрцгийг нээсэн бууг сумалсан аавынхаа орны хажууд зөөлхөн ирсэн. Энэ нь гинтийн сэтгэл хөдлөлийн тесрэлт биш дараалсан ухамсартай үйлдэл байсан гэж. Энэхүү хэрэг нэг асуултыг Америкийн нэгдсэн улсад дахин дэгдэв. Гэрт буу байсан нь хэний буруу вэ? Дуглас бууга зэвсгийн хайрцагт хадгалж түлхүүрийг шургуулгандаа тавьсан байсан. 11 настай хүүхэд бууны түлхүүрийг амархан олж чадсан. Америкийн нэгдсэн улсад буу хадгалтын шаардлагууд муужуудад ялгаатай. Пенсильванд бууга хүүхдээс хол хадгалах хуулийн залт байдаг боловч хэрэгжилж суул. Хүүхдүүдийн буугаар үйлдсэн гэмт хэрэгт эцэг эхчүүдэд хариуцлага тооцсон жишээ цөөн байдаг. Клейтон хүүгийн хэрэгт бууг эзэмшигч Дуглас нас барсан учраас бууг буруутай хадгалсан хэргийг нэхэх боломжгүй. Ээж Жилианд хариуцлага тооцох талаар мэдэгдэл гараагүй. Түлхүүрийг шургуулганд хадгалсан байдал нь шүүхэд дурдгдсан ч үүнийг голлож үзсэнгүй. Нийтийн мэтгэлцэн хоёр тал болоод байна. Нэг тал нь 11 настай хүүхэд буу олбол юу хийхээ мэдэхгүй. Буу олох боломжтой орчин бий болгосон насан туршидын алдаа. Харин нөгөө тал нь Клейтон санаатай зориудаар дараалсан үйлдэлээр аавыгаа алсан. Хүүхэд тоглоомноосоо болж уурлаж сэтгэлийн байдал нь ямар ч байсан жирийн осолт биш гэж үзэж байна. Данкенн хотын хөршүүд Дугласын гэр бүлийн тухай ярихдаа нэгнийгээ харилцаа багтаа. Гэхдээ хэн нэгэнтэйгээ дайсагнасан шинж тэмдэг байгаагүй гэр бүл гэж хэлдэг. Тайван бас жири. Клейтон автагаа муу харилцаатай байсан гэсэн нотолгоо нийтэд гараагүй. Nintendo Switch-ийг аав нь хураан авсан нь хэн нэг алах шалтгаан биш байсан. Гэхдээ яагаад тэр хэмжээний уур хилэнт хүрсэн нь мэдэгдэхгүй хэвээр байна. Клейтон өнөөдөр 11 настай, аавыгаа буудан алж гав зүүж, харгалзагчтай хамт шүүхэд ирэн ээжтэй гав өвдөж байна гэж хэлж байсан хүүхэд. Тэр хүүхдийн толгой дотор тэр шөнө яг юу болж байсан талаар хинж ойлгож чадсангүй. Үүний цаана сэтгцийн асуудал байгаа эсхийг шинжилж байгаа. Гэхдээ эхний дүгнэлтээр хүүгийн сэтгцийн эрүүл мэндийг хэвэн гэж тодорхойлсон. Амиа алдсан Дуглас Диц хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж хамтдаа дууд уулзгаагаад баяр баясгалтайгаар орондоо орон унтжээ. Дахин сэрэхгүй гэдгийг хинч мэдсэнгүй. Тэр 42 настай байлаа. Жилиан Диц нэг шөнийн дотор нөхрөөж бас хүүгээ алдсан. Тэрээр хоёулангийнхан тухай нийтэд юу ч хэлсэнгүй. Харин хэрэг шүүхэд явагдсаар байна. Клейтон ялаа хүлээж байгаа. Олон нийт 2 хуваагдсан ч түүнд насанд хүрсэн хүний ял оноох өндөр магадлалтай байгаа ч.